Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр шаасны нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлэгт нүдний торлогын болон нүдний даралт ихсэх эмгэгтэй мөн чихрийн шижин өвчний хүндрэлээс үүсэлтэй нүдний торлогын болон бусад эмгэгийг эрт илрүүлэхэд нэн чухал шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үе эмчилгээний лазер тоног төхөөрөмжийг улсын 3 дугаар төв эмнэлэгт хүлээлгэн өгч байна. За өнөөдөр улсын хэмжээнд улсын 1-р төв эмнэлэг нүдний даралт ихсэх болон нүдний торлогын эмгэгийн өвчлөлийг бол дагнаараа дангаараа эмчилж байгаа. Тийм учраас 1-р эмнэлэг дээр энэ чиглэлийн эмнэлгийн туслан зөвшөөрөл авах гэсэн ард иргэдийн очор цуваа их байдаг. Тийм учраас эрүүл мэндийн салбар бол ер нь энэ ард иргэдэг айл болох чирэгдэлгүй үйлчлэх, за төвлөрлийг сааруулах ийм бодлого барьж байгаа. За энэ үднээс улсын 3 дугаар төв эмнэлэг дээр 1-р эмнэлгээс гадна нүдний даралт ихсэх торлогын эмгэгийг эмчлэх ийм боломжийг бүрдүүлж байгаа. За мэдээч хэрэг ер нь лавлгай шатны эмнэлэг зөвхөн 3 дугаар эмнэлэг маань энэ чиглэлийн эмнэлгийн туслан зөвшөөрлөгөө үзүүлж байна гэдэг бол ард иргэдэд бас их хүлээл үүсгэж байгаа. Жилдээ 16 мянган хүн энэ чиглэлийн туслан зөвшөөрлөгөө авах шаардлага гардаг. Тэгэхээр энэ бүхэн бол зөвхөн 1-р эмнэлэг болон хувийн эмнэлгүүдээр төвлөрч байна гэсэн үг. Тэгвэл өнөөдөр улсын хэмжээний болон лавлгай шатны 3 дугаар төв эмнэлэг маань за харуулт чигдээсээс гадна нүдний эмгэгийн тусламж үйлчилгээнд бас дэвшил гарсан ийм сайхан боломжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүрдүүлж өгч байна. Тэгээд доктор Сергей дахин талбайд илэрхийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол Монгол улсын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд үргэлж бидэндээ хамт байж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэл тодорхой бодит дэмжлэг үзүүлж байдагт мөн энэ ташаанд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Баярлалаа. За өнөөдөр энэ нүдний лазер тоног төхөөрөмж гардуулж байгаа хүндэтгэл арга хэмжээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага оролцож байгаадаа туйлын талархалтай байна. Тэгэхээр миний ойлгож байгаагаар энэ өнөөдрийн гардуулж байгаа энэ тоног төхөөрөмж улсын 3 дугаар төв эмнэлэгт нүдний торлогийн болон нүдний даралт ихсэх эмгэг мөн чихрийн шижингийн хүндрэлээс үүсэлтэй нүдний торлогийн болон бусад эмгэгийг эмчлэх, эрт илрүүлэхэд бол нэн чухал хувь нэмрээ оруулна гэж ойлгож байгаа. За би хувь хүнийхээ хувьд бол эмч мэргэжилтэй. За би эмч болохоос өмнө бол өөрөө сохор хүмүүсийг хараад бол үнэхээр бас чин сэтгэлээсээ өрөвдөж сохорлоос сэргийлэх, сохорт хүргэх эмгэгийг эмчлэх тийм эмч болох юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр бол бас эмч болж исэн. Тэгээд миний ажил ямар нэгэн байдлаар бас эрүүл мэндийн салбарт за харааны эмгэгийг тодорхой онцлох, эмчлэхэд бас тодорхой хувь нэмэр оруулж ажиллаж байгаад бол туйлын сэтгэл хангалуун байна. Тэгээд бидний Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын саяхан хийсэн судалгаагаар Монгол улсад нүдний тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг үнэлсэн ийм судалгаа хийгдсэн. За энэ үнэлгээгээр бол зарим өнөөдрийн жишээ хандвалж байгаа энэ тоног төхөөрөмж мэтийн ийм тоног төхөөрөмж нэн шаардлагатай байхгүй байгаа нь бол судалгаагаар бол гарсан юм аа. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрсдийнхөө нөөц болцоогд ажиллаад нэн шаардлагатай энэ өнөөдрийн 2 тоног төхөөрөмжийг бол өхөн зүйтэй юм аа гэж үзээд бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн төвөөсөө санхүүжилтийн нэмэлт дэмжлэг авч энэхүү тоног төхөөрөмжийг өгч байгаамаа гэдгийг хэлэхэд талархалтай байна. Тэгээд энэ нүдний тоног төхөөрөмжийг нийлүүлснээрээ улсын 3 дугаар төв эмнэлэг буюу төрөлцсөн мэрэгжлийн тусламж үйлчилгээ, нүдний тусламж үйлчилгээ үзүүлэхэд Монгол улсад тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Цаагаараа халдвартаас өвчнөдөө тэмцэх үндэсний хөтөлбөр, за нүдний тусламж үйлчилгээг сайжруулах үндэсний төлөвлөгөө зэргийг хэрэгжүүлэхэд бас үр дүнгээ үзүүлнэ гэж найдаж байна. Улсын 3 дугаар төв эмнэлгийн нүдний мэдсэлийн тусламж үйлчилгээг орчин үеийн дэвшинд хүрэхэд маш их хүчин чармаалт гаргаж дэмжиж ажиллаж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, за мөн эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд нийт хамт олонд улсын 3 дугаар төв эмнэлгийн нийт хамт олонны өмнөөс талархал төвшүүлмээр байна. За энэ нийлүүлэгдэж байгаа ДМБ санхүүжилтээр нийлүүлэгдэж байгаа тоног төхөөрөмжүүд бол урд нь бол манай эмнэлэгт огт байгаагүй шинэ тоног төхөөрөмжүүд байгаа. За энэ хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай болцсошгүй сохорлоос сэргийлэх тусламжийг бас түргэн хугацаанд үзүүлэх боломжийг бол бүрдүүлж байгаа. За болцсошгүй сэргийлж болох сохорл гэдэг маань бол ерөнхийдөө нүдний даралтаас сохорох, за мөн чихрийн шижин өвчний хүндрэлээр сохорох ийм эмгэгүүд багтчихэдэг. Тэгэхээр энэ сохирлын хувийг бас бууруулахад бол маш өндөр ач холбогдолтой
ийм тоног төхөөрөмжүүд байгаа. За ер нь нүдний энэ даралтын лазерын мэс заслын аппаратаар бол эмчилгээ хийж байгаа хувийн эмнэлгүүд байгаа. Энэ бол нэг хүн бол ерөөхдөө бол 70-80 мянган төгрөгөөр төлөөд бол эмчилгээнд бол нэг удаад бол эмчилгээнд орж байгаа. За торлогийн одоо лазерын мэс засалт бол 200-аас 300 мянган төгрөгийн өртөг төлж байгаа. Тэгэхээр бол ерөөхдөө одоо цаашдаа бол 1-р эмнэлэг, 3-р эмнэлэг даатгалын одоо юугаараа хөнгөлөлтөө идэлээд за өндөр өртөгтэй юм тусламж үйлчлэгийг үзүүлэх одоо бас боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм аа. За энэ бол хамгийн сүүлийн үеийн шинэ технологи бүхий ийм аппаратууд маш өндөр түвшинд онцлох, эмчлэх ийм одоо чадамжтайгаар бол онцлог байгаа.